За сэтгүүлчдийнхээ өнөөдрийн амгалан айлтгая. Ардчилсан намын бүлэг ээлж туралдаанаа хийгээд сая дууслаа. За энэ хуралдаанаар гол хэлэлцсэн асуудал мэдээж 13 оны улсын төсөвтэй холбоотой асуудал. За мөн түүнчлэн сая их хурлаар батлагдсан 5 тэрбум Америк долларын тэнцэх үн цаасны тухай бодлого хэрхэн хэрэгжих үү гэдэг асуудлаар ажлын хэсгийнхэн бүлгийн ажлын хэсгийн мэдээлэл. За бусад асуудлыг ярилцсан. Ер нь бол ардчилсан намын бүлэг өнөөдрийн нөхцөлд үүсэж байгаа улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлыг нь үндсэн үлдсэн хугацаанд ямархуу байдалтай шийдвэрүүд гаргачих. За энэтэй холбоолоод улсын төсөвт 13 онд баримтлах гол чиг бодлого юу байв гэдгээ үндсэн өнөөдөр баг хамаад ярьчих шиг дээ. Энэ дээр гол анхаарал татсан хэд хэдэн зүйлийн асуудал дээр ялангуяа эдийн засгийн нийгмийн асуудал дээр анхаарал төвлөрч гişүүд ярилцлаа. За засгийн газраас гаргах эхний ээлжийн 1.5 тэрбум Америк доллартай тэнцэх засгийн газрын бондыг юунд чиглүүлэх вэ гэдэг асуудал нийгмийн гол анхааралд байгаа. За энэтэй холбогдоод эрг сүрэг янз янзын мэдээлэл явж байгаа. Энэ асуудалтай үүдээд бүлгийн гишүүд бас эдийн засгийн хөгжлийн сайдын ерөнхий чиг бодлого ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо. За 1.5 тэрбум долларын тэнцэх бондыг гадаад зах зээлд арилжаалж энэ гол зүйл нь бол түрүүн бид хэлсэн ерөөсөө шуудхан хэлэхэд 1800 км төмөр замыг хөндлөн төмөр замыг тавих их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, аж үйлдвэрийн паркийг байгуулах ажлыг эхлүүлэх, боловсруулах үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэлд олгох зээлийн бодлогыг дэмжих, энийг арилжааны банкны чиглэлээр явуулъя гэж эрчим хүчний үйлдвэрүүдийг эрчимтэй бий болгох гэсэн ийм үндсэн чиглэл рүү орж байгаа юм байна. За өнөөдөр улс оронд үүсэж байгаа инфляц, арилжааны банкны зээлийн хүү, валютын өсөлттэй холбоотой энэ асуудлуудыг энэ 1.5 тэрбум төгрөгийн долларын бонд гаргаснаар бид нэр зохицуулж чадах юм байна гэдэг ийм төлөвлөлт рүү орж байна. Өөрөөр хэлбэл 2013 оноос эхлээд улс орны эдийн засгийг өсөлтийг жиг тангах, үнийг тогтвортой барих, засгийн газрын мөрийн хөтлөр Монгол банкны мөнгөний бодлогод туссан инфляцийг нэг оронтой тоонд оруулах, арилжааны банкны зээлийн хүүг мөн адилхан нэг оронтой тоонд оруулахад бол энэ 1.5 тэрбум долларын бонд чухал үүргийг гүйцэтгэх юм байна гэж. Хамгийн энгийн жишээ хэлэхэд 1800 км төмөр замыг тавих бүтээн байгуулалтын ажилд хичнээн хэмжээний ажлын байр нэмэгдэх үү? Хичнээн хэмжээний дагалдах нэмэн өртөг бий болгох үйлдвэрүүд нэмэгдэх үү? Энэ мөн татварын ачааллыг нэмгэлэхэд, төсвийн ачааллыг нэмгэлэхэд, нэмэгдэл татварыг бий болгоход асар өндөр ач холбогдол өгөх юм байна гэдэг энэ тооцооллын бодлого руу явж байгааг ардчилсан нам зөв гэж үзсэн. Тэгээд эдийн засгийн хөгжлийн яамд эх 7 хоногт 1.5 тэрбум долларын бондын асуудлыг зарцуулах бодлогын чиглэлээр төсөв тооцооллыг нарийн болгож ардчилсан намын бүлгийн хурлаар дахин оруулахаар ингэж асуудлыг ярилцлаа гэж ойлгож байна. За хоёр дахь асуудал ер нь бид нар энэ 13 оны төсөвтэй уялдуулаад чухам юугаа одоо их тогтвортой зөв барих юм бэ гэдэг асуудал дээр хамгийн гол сэдэв бол үн татваржуулах тухай асуудал байлаа. Саяхан засгийн газраас бас гурлийн үнийг 550 төгрөгөөс килограммын үнийг 1-р гурлийн үнийг дэвтрүүлэхгүй байх энэ үнийг тодорхойтой байдлыг барьж байгаа. Хоёр дахь асуудал бас махны үн харьцангуй тогтвортой болж байгаа. Гурав дахь асуудал хөдөлмөр эрхэлт, хөдөлмөрд ажиллах хүсэлтэй хүмүүсийн тоо бас хоногоор нэмэгдэж байгаа. Нийгэмд мөнгөний үнц нь тогтвортой болж байгааг бол ардчилсан нам зүйтэй гэж ингэж үзэж байгаа. За мэдээж энэний хажуугаар хаягдаж болохгүй нэг зүйл бол нийгмийн асуудлууд бий.
Тэгвэл бид нар нийгмийн асуудлуудаа яаж шийдэх вэ гэдэг дээр эхний алхмыг бол ардчилсан нам хүүхдийн мөнгөөр хийсэн. Хүүхдийн мөнгийг олгож эхэлж байгаа асуудлыг бол ардчилсан нам өөрийнхөө энэ хүүхдийн мөнгийг цааш нь үргэлжлүүлээд явах нь зөв. Тэгвэл Ахмадууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд олгодоогүй 1 сая төгрөгийн зөрүүний мөнгийг ямар ч байсан үргэлжлүүлэн олгож дуусгах зүйтэй гэдэг нийгмийн халамжийн хамгийн халамжийн чиглэлийн бодлогыг бол энэ чиглэлээ барья гэсэн байр суурин дээр бол байх нь зөв гэж үзсэн. Дараагийн асуудал сая төсөвтэй холбоотой асуудал дээр нэлээд олон хариуцлагагүй зүйлүүд орж ирсэн. Санаатай бөгөөд санамсаргүй зүйлүүд би та бүхэн урд мэдээлж ирсэн. Энэтэй холбоотой нэг ноцтой асуудал дээр багш ажлагчдын 36 сарын тэтгэмжтэй асуудлыг сая ардчилсан намын бүлгийн саналаар зохицуултыг зөв хийсэн гэж үзэж байгаа. Тийм учраас энэ дээр багш нарын асуудлыг бас болцооны хэмжээнд авч үзээд 150 тэрбум төгрөг биш харин энэ дээр нь эмчнэрийн зарим эмчнэрийг нэмэхэд нэг 30 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгааг засгийн газар оруул засгийн газар шийдвэргээд сая хуулийн төсөл нь бол улсын их хурлын чуулганы анхны хэлэлцүүлгээр бол орсон нь бол зүйтэй гэж ингэж үзэж байгаа. За ер нь бол бид нар цаашдаа эдийн засгийн бодлогыг тэргүүлэх чиглэлээ болгож авч явах нь зөв юм байна. 2013 он бол бидний хувьд маш их тийм хийх ёстой ажлын жил болох юм байна. Эдийн засгийн хөгжилтэй уялдаатай нийгмийн халамжийн бодлогоо энэ ардчилсан намынхаа бодлогын хэмжээнд авч явах нь бол нийгэмд хамгийн эерэг зүйлийг авчрах юм байна гэсэн ийм байр суурь 2013 оны төсвийн бодлогод бол баттгаж орно гэдэг дээр ардчилсан нам байр сууриа нэгтгэлээ гэж ингэж ойлгож байна. За улс төрийн хүрээнд үүсэж байгаа хэд хэдэн асуудлуудаар сүүлийн үед бас анхаарал татж байгаа юм би. Тэрний нэг нь болохоор саяхан энэ төсвийн өмнө асуудал үүссэн бүлэг байгуулах тухай асуудал, завсарлагын тухай асуудлаар ардчилсан нам, Монгол Ардын нам, за Монгол Ардын хувьсгалт нам, Монголын үндэсний ардчилсан намын шударгаас эвслийн хоорондын ажлын хэсгүүдийн явцад үүссэн төвжирлийг ерөнхийлөгч арилгах асуудал дээр хууль санаачилсан байна. За энэ хуулийг сая 5 дахь өдөр улсын их хурлын дараад өргөн мэдүүлсэнийг сая бүлэг дээр бид мэдээлэл авлаа. Бүлэг дээр албан ёсоор энэ хуулийн төсөл ямар хуу хэлбэртэй юуг нь гол концепц болгосон юм бэ гэдэг асуудлаар бол орж ирэх бах. За орж ирэхэд нь бид нар ажлынхаа хэсгийг байгуулад энэ дээр бидний урдлын ажиллаж ирсэн энэ хуулийн төсөлтэй зарчмын ямар зөрөлдөөнтэй зүйлүүд байна гэдгийг няталж үзэх болно. Тэгвэл мэдээж ардчилсан нам өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн ерөнхийлөгчийн байр суурь донд хүндэтгэлтэй ханднаа. Хүндэтгэлтэй хандахдаа бид нар бас тэдний маань өргөн барьсан хуулийн төсөл бидний санаачилсан хуулийн төслийн хооронд зарчмын ямар ялгаа байна вэ гэдэг бүгдээр эргэж хараад энэ асуудлыг эцсийн шийдэхэд тал руугаа бол явах нь зүйтэй гэсэн ийм байр суурьнд очиж байгаа гэдгийг мэдээлж